Онцгойлын ерхий газраас Америк нэгдсэн улсын элчин сайдын Мэнтхэн номхон талаан цэргийн командалтай хамтран Говьчинд 2022 гамшигын хор үршгийг арилгах олон улсын дадлаг сургуулийг Баянгор аймагт энэ сарын 5-наас 11-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Говьчинд 2022 гамшигын хор үршгийг арилгах олон улсын дадлаг сургууль нь газар хөдлөлтийн гамшигын хор үршгийг арилгах хариу арга хэмжээ сэдвийн хүрээнд 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм а. За нэгдүгээр бид Баянгор аймгийг бол сонгосон. Баянгор аймаг бол бас газар хөдлөлтийн идэвхтэй бүсд байдаг, эрсдэл өндөртэй. Өнгөрсөн түүхийг хуудсыг сөхөж үзэхэд бол 1957-58 онд бол их богдуул нь маш хүчтэй том хэмжээний газар хөдлөлт болж байгальд бол ихээхэн хэмжээний хохирол учруулж байсан гэсэн ийм судалгаа байдаг. За сүүлийн жилүүдэд Монгол орны газар хөдлөлтийн идэвхжил ихээхэн нэмэгдэж байгаа, тоо нэмэгдэж байна, давтамж нэмэгдэж байна. За энэтэй холбогдуулаад онцгой байдлын байгууллагаас бүх шатантай Улаанбаатар хот төдийгүй орон нутгийн төвшөнд газар хөдлөлтийн гамшигаас урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдал хангах ийм шаардлага байгаа. За нэгдүгээр онцлогийн хувьд бол Баянгор аймагт сонгож байгаагийн онцлог нь ийм байна. За хоёрдугаарт нь энэ удаагийн дадлаг сургуулийг бид онцгой байдлын байгууллага яг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулаад бид бүхэнд офицер ахлагч бид бүхэнд ямар одоо мэдээлэл хэрэгцээ шаардлагатай байна вэ? Тэрэн дээрээ тулгуурсан ийм сургалтыг бол зохион байгуулж явуулж байгаа. Өмнө одоо бид хөвчлэн одоо хамтран ажиллагч байгууллагынхаа мэргэжлийн хүмүүсийн хичээлийг сонсдог байсан бол энэ удаа бид зөвхөн өөрийнхөө онцгой байдлын байгууллагт хэрэгцээтэй тийм мэдээллийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж хоёр талаасаа энэ сургалтыг зохион байгуулж туршлага солилцох хэлбэртэй явуулж байна. За 3 дугаарт нь онцгой байдлын байгууллага өөрийн одоо чадварын хүрээнд бий болгосон хээрийн эмнэлэг байгаа. За дээр нь нислэг тэрэгний үйлчлэгээ үзүүлээд эхэлсэн байгаа. За энэ зүйлийг бид нар хүч хэрэгслээ газар хөдлөлтийн гамшигын үед хэрхэн ашиглах уу, бэлтгэл бэлэн байдлыг яаж хангах уу, зөвхөн одоо энэ бараа материалыг хадгалтын горимдод хадгалах биш, хэрэглээнд байж яадаг, байнга бэлэн байж яадаг, энд ажиллах хүмүүс сургагдж яадаг, бэлтгэгдэж байдаг ийм бодлогыг барьж байгаа. За ийм онцлогтойгоор зохион байгуулж байна. За дээр нь бид говийн бүсийн аймагуудынхаа яг одоо техникийн ажилтнууд, гамшигаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулах ажилтнууд, төлөвлөлтийн чиглэлийн хүмүүсгээ энэ сургалтанд оролцуулж байгаа. За дөрөвдүгээрт нь Америк нэгдсэн улсын он албатай хамтраад бид сүүлийн 10 жил энэ гэмтийн ослын удирдлагын систем, онцгой байдлын ажиллагааны төв гэсэн энэ олон улсын бусад улс орнуудад ялангуяа зүүн Азийн улс орнууд нэвтэрчсэн. Тэр тусмаа одоо өнөөдөр бол Филиппин улс бол энэ онцгой байдлын ажиллагааны төв болон ослын удирдлагын системээр дэлхийд дээр бас тэргүүлэх чиглэлд хүрчихсэн. Ийм системийг одоо өөрийнхөө улс орнд нутагшуулах гээд, өөрийнхөө онцлогт нийцүүлэх гээд, Монгол орнд тохиолдож байгаа аюул ослынхаа нөхцөл байдал тохируулах гээд ингээд судалж байгаа. За энэ хүрээндээ бид нар энэ сургалтыг зохион байгуулж явж, үндэсний төвшөнд онцгой байдлын ажиллагааны төв яаж ажиллах ёстой, орон нутгийн төвшөнд яаж ажиллах ёстой, энэ хоёр төвшний одоо онцгой байдлын ажиллагааны төв хоорондоо мэдээлэл яаж солилцох ёстой, биеиндээ яаж дэмжлэг өгөх ёстой, ямар гурван байдаг, ямар ажиллагааны журам байдаг, ямар стандарт байдаг, ямар стандартын ажиллагааны хүрээ байдаг ингээд. За дээр нь ослын удирдлагын систем буюу одоо техник ажилтнууд газар дээрээ газар хөдлөлтийн гамшигын голомтод дурангад эрен анх аврах ажиллагаа зохион байгуулж энэ хоорондоо үйл ажиллагаа хэрхэн уялдуулах, харилцаа ажиллагаа яаж зохион байгуулах юм, олон байгууллагын үйл ажиллагаа яаж уялдуулах юм, ямар чиглэлд оролцох юм. За дээр нь нэмээд одоо нэгдсэн үндэсний байгууллагын холбогдох одоо кластер буюу одоо чиглэлээр газар хөдлөлтийн үед чиг үүрэг хүлээсэн олон улсын байгууллагууд нь яаж дэмжлэг үзүүлэх юм. За мөн одоо зөвсөлтөгчин болон бусад одоо гадаадын улс орнуудаас хүмүүлийн тусламжийг хэрхэн хүлээж авах, хэрхэн тараах, аюулгүй байдлыг яаж хангах юм, ямар стандарт байдаг гэсэн ийм цогц агуулгаар энэ удаагийн сургалтыг зохион байгуулах ийм онцлогтой болж байна. За манай аймгийн хувьд бол одоо говь хатгалхээр хангаах болсон одоо ийм 3 бүсийн нутаг. За аймгийн хувьд бол одоо эрсдлийн хувьд бол одоо бид нар олон жилийн одоо татамжтай ганцуд болдог. Одоо ийм эрсдлүүд бол одоо голчилдог. Мөн одоо Баянгор хонгор аймгийн түүхэнд бас энэ газар хөдлөлтийн аюул бол бас их ойрхон байдаг аймаг байгаа. Одоо маш олон жилийн давтамжтай энэ тэнд одоо цууралт, энэ тэнд одоо газрын гүний одоо дөрвөлтүүд мөн одоо бас сумдуудад одоо энэ богод баян цагаан одоо энэ говийн сумдуудад бол бас одоо газрын одоо чичирхийл бол байнга одоо бүртгэж идэг ийм эрсдэлтэй аймаг. Мөн одоо бас одоо хавар намрын улиралд бол одоо бас маш хүчтэй засан болон шорон шуурдаг. Тэгэхээр одоо бид нар энэ дадлага одоо энэ говийн чон энэ арга хэмжээнд дээр бол бид нар одоо онцгой анхаарч энэ аймаг орон нутагтаа энэ эрсдлүүдээс яаж одоо урьдчилан сэргийлэх вэ? Ингийн цагт бид нар бэлтгэл ажиллагаа сайн хангуул одоо эрсдэл учирсан нөхцөлд
одоо бас одоо гар зохиол багтай иргэдийн мань амь нас эрүүл мэнд дээрээс нь одоо энэ хөрөнгийн одоо баг одоо эрсдэлд орох энэ олон зүйлүүд байгаа учраас бид нар энэ говийн чон арга хэмжээнд бол их ач холбогдлоо гэж байгаа. Олон нийтэд бас сайн сурчилж ажиллаж байгаа. Эрсдэл учирсан нөхцөлд аймаг төрийн байгууллагууд болон аймаг орон нутгийн ард иргэд яаж одоо бид нар хамтарч ажиллах уу гэдэг юм хүртэл одоо бид нарт бодиттой хийгдэх учраас эндээс маш их юм үлдэнэ гэж үзэж байгаа. Одоо хээрийн имлэгээр бид нар үзлэг онцлогоог иргэдэд явуулъя, иргэдийг онцлоё, ингээ бодиттой бүх юмыг одоо бодиттой гоор ингээд одоо шинэ газар хөдөлж ийн гэдэг. Одоо энэ чинь яг үндсэндээ бол одоо аймаг орон нутгад газар хөдлөх гамшиг тохиолдлоо гэдэг. Одоо энэ зүйл дээр одоо бүх ажиллагаа хийгдэнэ. Мөн одоо яг энэ зөвхөн одоо энэ дадлаг сургуультай хийгээд зогсохгүй бас энэ чинь олон улсад Баянгор аймгийг сурчлах усны таатай нөхцөл байна. Энэ хэмжээгээр бид нар аймаг орон нутгийнхаа соёл, иргэншил, ард түмний соёл дээрээс нь бас одоо энэ аймаг орон нутгийн иргэдийг танилцуулга, онцлог юмудаа бас бид нар илүү одоо сурчлаа гэдэг зорилгоор бас одоо тухайн үед нь одоо бэсрэг наадам, тухайн үед нь одоо үзэсгэлэн худалдаа байдаг юм ингээд олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолоор онцгойлын байгууллагыг бүсчилсэн бүтэц зохион байгуулалтанд шилжүүлсэнтэй холбогдуулан бүсийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, харилцан хамтын ажиллагааг чиглүүлэх зорилгоор говийн чонд гамшигын хор уршгийг арилгах сургалт дадлаг сургууль туршлага солилцох үйл ажиллагааг 2016 оноос бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна. Баянгор аймагт зохион байгуулагдаж байгаа говийн чонд 2022 гамшигын хор уршгийг арилгах олон улсын дадлаг сургуульд гадаад дотоодын нийт 300 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм а. The Global 22 it's part of our semi-annual exercise. Америкийн нэгдсэн улсын Батлан Монгол газрын намхан далайн гамшигтай тэмцэх чадварыг дээшлүүлэх гамшигын хор уршгийг арилгах дасгал сургууль туршлага солилцох хөтөлбөрийн нэг хэсэг болох говийн чонд дасгал сургууль нь Монгол улсад жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн говийн чонд дасгал сургууль нь томоохон гамшигын үед Монгол улсын байгууллагууд хэрхэн хамтран ажиллах, хэрхэн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх вэ гэдэг чиглэн зохион байгуулагдаж байна. Энэ жилийн говийн чонд дасгал сургууль нь байгууллага хоорондын хамтын ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, олон нийтийн харилцаа, олон улсын хамтын ажиллагаа гэсэн ийм 4 чиглэлээр зохион байгуулагдаж байгаа. Говийн чонд дасгал сургууль нь онлайн буюу академик сургалт, команд штабын дасгал сургууль, хээрийн сургууль гэсэн 3 үе шаттайгаар явагдана. Академик сургалт гамшигын хор уршгийг арилгах ажиллагааны чиглэлүүдийг хамрах бөгөөд удирдлага зохион байгуулалт, олон улсын хор уршгийг арилгах ажиллагаа, олон нийт, ослын үеийн удирдлагын систем, химийн хорт бодисын алдагдал, агаарын ажиллагаа гэсэн стратегийн болон техникийн чиглэлүүдээр ярилцлага хэлэлцүүлэг өрнөх болно. Харин команд штабын сургуулиар бол Баянгор аймагт болсон томоохон газар хөдлөлтийн хор уршгийг арилгах ажиллагааны чиглэлээр Монгол улсын болон олон улсын оролцогчид одоо хамтран ажиллаж харилцаа холбоо, удирдлага зохион байгуулалт, хүч хэрэгслийг хэрхэн дайчлах чиглэлээр одоо хамтарч үйл ажиллагаа өрнүүлэх болно. Хээрийн сургууль нь бол 3 хэсэгтэй зохион байгуулагдана. Үүнд эрен хайх аврах ажиллагаа, химийн хорт бодисын алдагдлын үед хэрхэн ажиллах вэ? Эмнэлгийн хариу арга хэмжээ гэсэн ийм 3 чиглэл байгаа. Ийм 3 чиглэлээр оролцогчид сургалт зохион байгуулж туршлагаа хамтран солилцох болно. Will be able to exchange best practices and knowledge on disaster response and management. За өмнө нь бол дандаа одоо бүсийн толгуур төв аймагуд бол зохион байгуулж исэн. Жишээ нь бол одоо Дархан, Дорноговь, Ховд зэрэг юм томоохон аймагуд зохион байгуулж исэн бол энэ жилээс одоо гамшигын одоо бас аюулын хувьд харьцангуй эрсдэл өндөртэй аймгийг сонгож авч хийж байгаа бол онцлогтой байгаа. Сургуулийн цагийн байдлаа бол бид газар хөдлөлтөөр тооцож авч байгаа. За альва нэгэн газар хөдлөлт болон одоо түүнтэй адилтгсан аюулт үзэгдэл гамшиг тохиолдсон үед орон нутгийн чадварыг одоо дээшлүүлэх бусад зэрэгэлдээ аймагуудын харилцан ажиллагааг одоо бас энд уялдуулж зохион байгуулах бэлтгэл байдлыг хангахын сургалтын зорилго бол оршиж байгаа. За сургалтын үр дүнд бол одоо энэ газар хөдлөлт болон одоо түүнтэй адилтгсан хэмжээний гамшиг аюулт үзэгдэл болсон тохиолдолд бол эдгээр аймагуудыг одоо харилцан ажиллаж сургах, шийдвэр гаргах, за хамтарч эрен хайх, аврах үйл ажиллагааг зохион байгуулах. За энэ сургалтын бас нэг онцлог нь бол 2 дугаар шатны хээрийн эмнэлгийг орон нутагт анх удаа дэлгэж үзэж байгаараас онцлогтой. За энэ эмнэлэг дээр одоо бас эдгээр аймагуудын болон
бусад мэрэгжлийн байгууллагын одоо эмч эмнэлгийн ажилчдыг сургад дадлагжуулахаар бол илүү онцлогтой болно. Сүүлийн үед бол манай онцгой байдлын байгууллагын аврагч нарын ур чадвар бол маш сайн дээжсэн. Бид бол одоо бусад гадаад улсын аврагч нартай өөрсдийн албаагчдыг харьцуулахад бол энэ тэнцүү байгаа. Зарим талаар манай албаагчид бол бусад улс орны аврагч нараас бол илүү тийм ур чадвартай байдаг. Тухайлбал бие болдрын сэтгэл зүйн маш сайн төсвөр хатуучлалтай. Манай аврагч нар одоо албан үүргээ гүйцэтгэхэд ажиллаж байхдаа газар хөдлөлтийн гамшигын голомтонд ажиллахдаа ер нь Монгол орнд тохиолдож байгаа их олон аюул ослын голомтонд ажиллахдаа элдв одоо төрлийн бусад хангамж гэдэг ч юм уу үйл ажиллагаа зохион байгуулалттай холбоотой ямарваа нэг асуудал гарахгүйгээр төсвөр хатуучлалтаар үүргээ гүйцэтгэх энэ нь бол бусад улс орноос ялгарх юм онцлогтой байгаа. Тийм учраас техникийн чанартай зохион байгуулж байгаа сургалтууд ялангуяа газар хөдлөлтийн нуранганд эрен хайхтай холбоотой, за хээрийн эмнэлгийн үйл ажиллагаа зохион байгуулалттай холбоотой, химийн осол тохиолдсон түүний хор уршгийг арилгахтай холбоотой энэ чиглэлийн техникийн одоо мэдлэгээ дэвшлүүлэх, харилцан туршлагаа солилцох мөн одоо манай аврагч нар ч гэсэн одоо зохих төвшөндөө өөрсдийнхөө мэдээлэлээ бусдад түгээх ийм хэлбэрээр зохион байгуулж явуулна. Эндээс бол бид аврагч нараа тодорхой төвшөнд олон улсын стандартад нийцсэн ийм аврах ажиллагааны арга технологиг суралцах ийм үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. За хоёрдугаарт нь түрүү онцлон яриад байгаа онцгой байдлын ажиллагааны төв үндэсний бол орон нутгийн төвшөнд энэ төвийг яаж зохион байгуулалттай байдаг, ямар бүтцтэй байдаг, ямар чиг үүрэг хүлээдэг, ямар байгууллагууд энэ онцгой байдлын ажиллагааны төвд үүрэг гүйцэтгэдэг энэ чиглэлийн мэдээлэл маш сайн ойлгож авна. За 3 дугаарт энэ сургалтанд оролцож байгаа Улаанбаатар хот болон орон нутгийн за мөн одоо өмнөд өвсөөс ирж байгаа холбогдох хүмүүс бол хоорондоо харилцаа ажиллагаа зохион байгуулах, байгууллагуудын онцлогоо мэдэж авах, байгууллагуудын чиг үүргээ тодорхой болгож авах, хоорондоо ажил төрлөө уялдуулах, үйл ажиллагааны одоо давхардл хийдэл гаргахгүйгээр зохион байгуулалтанд орох, харилцаа ажиллагаа зохион байгуулах ийм одоо үр дүнтэй болно гэж үзэж байгаа. За дээр нь одоо бид онцгой байдлын байгууллагынхаа өөрийн одоо чадвархын өрөөнд бий болгосон нэстэд тэрэгний үйл ажиллагаа, хээрийн эмнэлгийн үйл ажиллагаа, энд ажиллах нэстэд тэрэгний экипажийн хамт олон, за дээр нь нэстэд тэрэгэнд аврах ажиллагааг зохион байгуулах, зөөвөрлөлттэй холбоотой үйл ажиллагаа, хээрийн эмнэлэг дээр ажиллах манай эмч эмнэлгийн ажиллах хэсгийн ур чадвар дээшилсэн ийм сургалт болно гэдэгт бол итгэлтэй байна. Говийн чин 2022 гамшигын хор уршгийг арилгах олон улсын дадлах сургууль нь гамшигын удирдлага, команд штабын дадлага, нурангнаас эрен хайх аврах ажиллагаа, химийн хорт болон аюултай бодистой ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гамшигын үеийн 2 дугаар шатлалын хээрийн эмнэлэг дийлэх үйл ажиллагаа, дуурайлган үзүүлэх дадлах сургууль гэсэн хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Мөн энэ удаагийн олон улсын сургууль туршлага солилцох үйл ажиллагааны үеэр соёлын өдрлийн арга хэмжээг зохион байгуулж, Бэсрэг наадам, Монгол ахуй, Таван хушуумал, нүүдлийн соёлыг гадаад орны зочид төлөөлөгчдөд сурталчилан таниулах юм. Онцгой байдлын ерхий газраас аюулт үзэгдэл ослын үед ажиллах бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор тогтмол усны гүнээс эрен хайх аврах ажиллагааны дадлага сургуулийг Дархуул аймгийн онцгой байдлын газрын гүний усны сургалт дадлагын төвд зохион байгууллаа. Сургалтыг онцгой байдлын ерхий газар болон онцгой байдлын ерхий газрын харьяа үндэсний аврах бригадын холбогдох мэргэжилтнүүд удирдан явуулж, Сэлэн Дархуул аймгийн онцгой байдлын газрын 50 орчим албаагч хамрагдсан юм а. Албаагчдад зуны үйлрэл тогтмол болон урсгал усны гүнээс эрен хайх аврах ажиллагааг зохион байгуулах, живсэн иргэнд анхны тусламж үзүүлэх агсан шатны мэдлэгийг олгож, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүллээ. Улсын хурлын гишүүн Монгол улсын Шатар сайд улсын онцгой комиссийн дарга Амар сайхны санаачилгаар Баян-Хонгор аймгийн Баян цагаан сумын ерөнхий боловсролын сургуульд гамшигаас хамгаалах урьдчилан сэргийлэх сургалт арга зүйн төвийг байгуулан үйл ажиллагааг нь эхлүүллээ. Дэлхийн дахинд байгаль экологийн дороотол ур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай хүчин зүйлээс шалтгаалсан гамшигт үзэгдэл, ослоос өөрийгөө болон бусдыг авран хамгаалах анх шатны мэдлэг ойлголт өгөх, ур чадвар суралцах нөхцөлийг бүрдүүлсэн тус танхим нь Монгол улсын хэмжээнд анхны жишг загвар төв болж байгаа юм а. Сургалтын төвд эхний ээлжинд Баян цагаан сумын сургуулийн сурагчид оролцооны клубүүдээс гадна Баян өндөр, Шинжинст, Баа цагаан зэрэг сумын сургуулиуд сургалтанд хамрагдана. Энэ үеэр дээрх сумдын сургуулиуд онцгой байдлын газартай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Онцгой байдлын ерхий газар Оросын холбооны улсын онцгой байдлын яамны бүгд найрамдах туваа улсдах ерөнхий газар хоорондын онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах талаар 2023 онд хамтран ажиллах төлөвлөгөөг байгуулах ажлын үйлчлэлтийг Улс аймагт зохион байгууллаа. Талууд ирэх 2023 онд хамтран хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах талаар 2023 онд хамтран ажиллах тухай төлөвлөгөөнд гар үсэг зурсан юм а.
Төлөвлөгөөнд Оросын холбооны улсын онцгой байдлын яамны бүгд найрамдах Туваа улс дахь ерөнхий газрын сургалтын төвд Ховд ус завхан хөвсгөл Баяуулгийн аймгийн онцгой байдлын газрын аврагч гал сөнөөгчд болон удирдах албан тушаалтны ажил мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, хил орчимд гарсан ой хэрийн төмөр болон бусад гамшигын үед харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллахаар тусгасан байна. Хоёр талын уулзалт нь Монгол улсын засгийн газар, Оросын холбооны улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдлаа.